За өнөр гişүн асуулт асууж өгүүлнэ. За өдрийн мэндэ. Бом учир баярмаа золжаргал болон миний бие санаачилсан их хурлын Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн эргэн татсаа. За энэ хууль яагаад эргэн татгдсан юм бэхээр үндсэндээ бол сонгуул өгөх болцоогүй 250,000 орчим иргэнийг үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ илрүүлэхээр оруулж ирсэн боловч улс төрийн шалтгаанаар эргэн татсан. Тэгэхээр сонгуулийн ерөнхий орооны даргыг шин даргаас асуух гэж байгаа нь одоо 2025 оны сонгуулийн ерөнхий орооны судалгаагаар нийт сонгогчдын 33.9% санал авах өдөр байнгын орчин суугаа газраас өөр газар байсан. 7.7% нь орон нутгийн аягтай. 0.5% нь буюу бүртгүүлсэн 0.5% нь гадаад байсан. Тэгвэл цаашдаа сонгуулийн ерөнхий ороо энэ саналаа өгөх боломжгүй байгаа иргэдийг хэрхэн үндсэн хуулиар олгогдсон эрхээ илрүүлэх дээр нь анхаарч ажиллах вэ? Энийг улс төрийн маргаан биш сонгуулийн сонгогчийн эрхийн асуудал гэж албан ёсоор та үзэх үү? Цаашдаа энийг улс төрийн маргаанаас хэрхэн хол байлгах вэ? Энэ дээр ямар бодлого баримтлах вэ? За нэгмэр нэр дэвшиж хариулъя. Эндрийн 4. За нар гишүүний асуултанд хариулъя. За Монгол Улсын үндсэн хууль зааснаар бол сонгуул бол бүх нийтийн чөлөөтэй за сандаануудаар гарах зарчим өрөөнд дээр ингэж хэрэгжих ёстой. Ийм одоо үндсэн хууль заасан эрхийн асуудал. Тийм учраас сонгуулийн үйл ажиллагаанд аль болох нийтээрээ оролцох энэ асуудлыг бол сонгуулийн ерөнхий хороо одоо чиглэлээ болгож ажиллана. За мэдээж одоо улсын их хурлаас баталж өгч хүчин төгөлдөр үйлчж байгаа хуулийн хүрээнд л одоо сонгуулийн ерөнхий хорыг зохион байгуулах учраас улсын их хурлаас бид бүхэнд ямар хууль баталж өгнө үү? Тэр хуулийн хүрээнд энэ асуудлыг зохион байгуулнаа. Хэдийгээр одоо хэрэгжилтийн үр дагаврынхаа хүрээнд хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар санал эрүүлэх асуудал дээр бол ялангуяа гадаад улсад оршин сууж байгаа иргэдийн энэ сонгуулийн үйл ажиллагаанд оролцуулах асуудал бол Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд бол улсын хэмжээнд нэг мандаттай байдаг учраас оролцох боломж бол байж байдаг. Энэ маань бол дипломат төлөөлөгчийн газраар дамжуулж оролцдог. Тийм учраас энэ санал авах үйл ажиллагааг нь хугацааг нь сунгах. За нөгөө талаасаа зарим улс орнуудад бол захимаар санал өгөх асуудлуудыг судалж байгаа юм билээ. Тийм учраас энэ асуудал дээр бол мэдээж олон нийтийн олон талаас нь одоо нэлээд нягхур судалсны үндсэн дээр энэ асуудлыг шийдэж хуулиар оруулж ирэх ёстой гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас эх жилийн сонгуулийн хувьд бол хуулиар бол одоо хугацаа байхгүй болсон учраас бол одоо хүчин төгөлдөр хуулийн хүрээнд л энэ асуудлыг зохион байгуулж сонгуулийн дүнг улсын их хурлд уламжлана гэж ингэж тооцож байна. За анар гişүн тодруулж асууя. За үг хэлье. Тэгээд та сонгогдохороо сонгогчдийнхоо улс төрийн боловсролд анхаараарай. Ялангуяа бас их хурлын гишүүдийн улс төр сонгогчдын эрхийн боловсролд анхаарал хандуулж сургалтанд хамруулж өгөхийг хүсье. Зарим нэгэн гишүүд маань улс төржүүлээд хуулиа уншихгүйгээр улс төржүүлж байгаа асуудал байлаа шүү. Тэгэхээр хуулийн мэдлэгийг болоод энэ их хурлын тагмаас эхлэх ёстой. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Баярлалаа.